Уур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төсөөлөө үзүүлж байна. Оролцоод эвтэмлогийн аргаар малын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь Монгол орны зүүн хязгаар Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улстай хэлэлдэг Дорнод аймаг малын халдвар өвчний гаралт өндөр бүс нутгаа. 2021 онд олон улсын худалдааны хоройцээрт үхрийн арьс тууруудах өвчин Дорнод аймгийн Чулуун хороо цуманд гарч уг өвчин Монгол улсад анх удаа бүртгэгдсэн юм. Үхрийн арьс тууруудах өвчин малаас малд болон ялаа шумуулаар дамждаг учраас хурдан дарахдаг эдийн засгийн хохирол ихтэй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 4000 орчим үхэр халдвар авч устгалд орсон. Тиймээс үхрийн арьс тууруудах өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх аргыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудлыг шийдэхэд дэлхийн зүүн олон улсын байгууллагын Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй уур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төсөөлөө тусалж байна. Малын эмнэлгийн арга хэмжээ гэдэг нэг талаас малын эмч нарын ажил байдаг, нөгөө талаас оролцогч талуудын ажил байдаг. Гэхдээ малын эмч нарын ажил гэдэг маань оролцогч талууд дээр үүсэж байгаа асуудлыг шийддэг учраас тэр асуудлыг бодиттой судалж гаргаж ирэх нь хамгийн чухал гэдэг. Өнөөдөр энэ асуудлаа тодорхойлоод гаргаж ирсэн үр дүнгээ танилцуулаад бас бусдаагаа хуваалцаад энэ үр дүнгээ хэрхэн сайжруулахын цаашд ямар бодлого чиглэл баримтлахын гэдэг энэ арга зүйг бас нэвтрүүлээд ингэ явж байгаа энэ аймагт энэ орон нутгийн удирдлагууд шигсэн бас энэ оролцоо төвтөмдөгийн арга аргачлалын тухай тодорхой ойлголттой болсон жилийн хугацаанд ингэснээрээ мал эмнэлгийн үйл ажиллагаа, Монголын малын эрүүл мэндийн үйл ажиллагаа бол дахин бас шин шатанд гарах ийм боломж өртөж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төсөөлөө Дорнод аймгийн Хэрлэн, Халах гол, Баяндун, Баян түмэн, Чой болсон сумдад хэрэгжиж байна. Халдвар төвчний эрсдэл өндөр эдгээр сумдын малын эмч нарын чадварыг сайжруулах 3 үе шаттай сургалтууд зохион байгуулж, эвтэмлог буюу тандал судалгаагаар малын халдвар төвчнийг тодорхойлох оролцооны арга аргачлал сургах, малчтад гамшигыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, тэдний амжиргааг хамгаалах замаар хөдөө аж ахуйн салбарт гамшигын эрсдлийг бууруулахыг зорж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд эмзэг өртөмтгий малчтын амжиргааг дэмжихийн тулд Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагаас малын хил дамнаа халдварладаг малын халтвар төвчнийг тандан судлах оролцоо технологийн аргачлалыг Дорнод аймагт нэвтрүүлж байна. Энэхүү аргачлалаар хил дамнаа халдварладаг малын халтвар төвчнийг эрт илрүүлснээр малчтыг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэглэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, за мөн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа төлөвлөх бол нэн чухал ач холбогдолтой аргачлал байна. За мөн энэхүү аргачлалаар хот айлууд малчид хоорондоо зөвхөн халдвар төвчний талаарх мэдээлэл солилцохгүй мөн өөр хоорондоо хамтын ажиллагаа сайжирч малчин сумын мал эмнэлгийн газрын харилцаа холбоо сайжирсан юм эрэг үзүүлэлттэй байна. Монгол улсад оролцоо технологийн арга хэрэгслийг нэвтрүүлэх ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд Мерсикор болон Дэлхийн зүүн олон улсын байгууллагуудын төсөөлөх хөтөлбөрийн хүрээнд одоогоор 8 аймагт 78 хэрэгжүүлэх жимч бэлтгэгджээ. Дорнод аймагт дээрх 6 сумын 22 малын эмч мэргэжилтэн хэрэгжүүлэх жимчээр бэлтгэгдлээ. Хэрэгжүүлэгч малын эмч нар малын гоц халдвар төвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчний үед малаа хэрхэн хамгаалах, дамжих зам, тархах замыг яаж мэдэх зэрэг аргыг малчдад сургахаас гадна малчтын оролцоотойгоор халдвар төвчнийг хумих, тархах эрсдлээс сэргийлэх боломжийг түгээн дэлгэрүүлнэ. Малын гоц халдвар төвчнүүдийн нөхцөл байдал түүнийг малчтын ойлголт мэдлэгийг бид нэр энэ аргачлалаар тогтоож байгаа. Гэхдээ энэ аргачлалд малын эмчнэр маань суралцсанараа малчтайгаа илүү малчтын ойлголт мэдлэг бол мал эмнэлгийн үйлчлэгээ, малын өвчний талаарх ойлголт мэдлэг сайжирна. За мөн хамтын ажиллагаа сайжирна. Малчтын бас мал эмнэлгийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх хариуцлага бол сайжирна. За энэ оролцооны эвтэмлогийн арга нь зөвхөн халдвар төвчин биш, тухайн сум орон нутагт тулгамж байгаа асуудлыг тодорхойлж гаргаж ирэх эрдгээр бол бас их ач холбогдолтой. Энэ төслийн хүрээнд бас оролцооны эвтэмлогийн арга аргачлалаар сурагч огч бэлтгэж байгаа. Сурагч огч бэлтгэснээр малын эмч мэргэжилтнүүдийн чадхыг сайжруулах
одоо бас чухал ач холбогдолтой. За зөвхөн малын өвчин гэхээсээ илүүтэй бас бусад одоо ур чадваруудыг бол одоо сайжруулж байгаа. Үүгээр бол одоо чухал ач холбогдолтой. За энэхүү аргачлаар Дорнод аймгийн 7 суманд бол судалгаанууд болон тест байдлаар бол судалгаа аргачлалыг бол хэрэгжүүлж байна. За энэхүү судалгаанд оролцож байгаа малчдын зэгтгэлээ сонсоход бол энэхүү аргачлал нь Монгол улсад бол нутагших бүрэн боломжтой. За мөн энэхүү аргачлалаар малчдын хоорондын хамтын ажиллагаа илүү сайжирж байгаа, хоорондоо илүү мэдээлэл солилцож гоог бол бид нэр бол олж харж байна. Ур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төслийн оролцоо дэвтэмлогийн аргаар малын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх энэхүү онол татлах хосолсон сургалтаар бэлтгэгдсэн малын эмч нар Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчны хотод ажиллаж сургалтаар олж авсан мэдлэг туршилгаасаа хуваалцлаа. Өмнө нь бид нар бол одоо энэ оролцооны аргаар бол зөвхөн ингээд бол малчтад яриад өнгөрдөг байсан бол одоо бид нар бол малчтайгаа ингээд одоо ярилцаад одоо ямар өвчний үед яах вэ, ийх үү гэдгийг одоо бүр малчтай дэлгэрэнгүй ярьснаас малчман ч гэсэн бас биднээс маш их мэдээллийг аваад бид нар ч маш шимжтгэн үйлчлэгэнд хамрагдмаар юм биш үү. Халдвартынхаа бас эмчилгээг хийлгэмээр юм биш үү. Гот халдвартын вакцины тариулмаар бас маш чухал мэдээллийг малчт маань бас бидний тэр мэдээллийг бас хүргэж явж ажиллаж байгаа. Одоо энэ сургалтанд сууснараа бид нар өөрсдийнхөө ажлыг хөнгөвчилж одоо бид нар одоо үзлэг тандалт хийгээж нэг малцнаар айл болгоноор орж мал молгоныг үзэж явдаг байсан. Одоо энэ сургалтанд суусныхаа өрөөнд болохоор бид нар цөөхөн хэдэн малчинг цуглуулад, ойр явахны айл цуглуулад одоо их явж зардал гаргадаг байсан ажлаа шууд хөнгөвчилж малчтайгаа уулзаж ярилцаад өвчнөө тандан судалдаг болсон. Би ер нь ийм сургалтанд сууж байгааг. Тэгээд ер нь сургалтанд суугаад байвал илүү их мэдлэгтэй болох юм байна л гэж бодож байна. Малчин бид нар мал эмнэлэгтэйгээ хамтарч малаа эрүүл байлгах чухал юм байна. Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж байгаа бид нар баяртай байна. Энэ ажлыг цааш өвшөө одоо дэлгэрэнгүй айл болгоноор явж ингэж хийж явах хэрэгтэй гэж бодож байна. Мал одоочхон салбартаа бол яг тэр чиглэлдээ бол яг малчд ер нь бол айл аймагт ч хамаагүй тийм ээ. Эхлээд гарна штэ нэг өвчин. Заавал манайхд голомтны биш. Тэгж гарангууд малчдаа тийм урьдчилан сэргийлэх үе яагаад вакцин тариа бүгдийг нь одоо урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээгүүд ерөнхийдөө авдаг. За иргэд бол ерөнхийдөө мал эмнэлэгдэл дээр бол боломжийн мал угаавар туулгатаа бол ордог гэж боддог. Тэ би бол ерөнхийдөө бүх иргэдээ мал туулгатаа амрагдаарай. Тийм малын өвчнөөс сэргийлээрэй гэж байнга сануулж орж гарч явах болгондоо сануулж явдаг. Оролцоо дэвтэмлогийн аргыг мал эмнэлгийн салбарт нутагшуулан хэрэгжүүлэх жимч нарыг бэлтгэснээр хил дамнан халдварлах малын өвчнийг гэрт илрүүлэх хохирол багтай даван туулахад ихээхэн ач холбогдолтой. Тиймээс малчин малын эмч нар нэг ойлголттой, ижил мэдлэгтэй байж оролцоо дэвтэмлогийн аргыг амьдрал ах уйдаа хэрэгжүүлж хэвших нь чухал.